TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Жимсэн мань гэрэлтээд инээд алтаад байх чинь ямар нэгэн болоо юу? Харин тий. Ирэх замдаа нэг найзтайгаа таарад. Тэгээ найз маань эмнэлэг рүү явж байхдаа замдаа төрчихжээ. Эмнэлэг рүү явж байхдаа юу? Харин тий. Нөхөр нь хүүхдээ их барьж авахын тулд яг нөгөө машина зогсоогоо дарийнхаа судал руу орохоор гарсан юм байна л да. Тэгсэн чи яг зогссон газар нь хүн хөлөгтэй худалдааны төв таарчихсан. Тэгээд өөрөө ч нөгөө бодож төсөөлөөгүй маш их адал явдалтай учирчихсан. За гэрлийн та нартайгаа дахин амьсны баярын талаар ярихаар бэлдсэн байна. Гэхдээ үүнээс төрүүлээд ярих нэг зүйл байна. За тэгээд жимсэнэ та нартайгаа хамт байх сайхан байдаг шүү. Тэгээд нөгөө хүүхэд маань 9 минут төрсөн ч хүүгийн таслах боломжгүй байсан болохоор холбоотой хэвээрээ эмнэлэгт хүргэгдээд очсон гинэ. Тийм үү. Надад бас ийм зүйл тохиолдсон бол яана. Харин тийм ээ. Надад ч бас тийм. Тэгээд би бодлоо л да. Хүүхэд ихэс төрөхдөө бүрэн салдаггүй холбоотой хэвээр төрдөг тий. Бид амьдралыг хэрхэн эхлүүлснээ нэг их боддоггүй. Харин хүн гэдэг чинь нөгөө дулаахан аюулгүй дассан орчноос ихийг маш их өвтгөн байж хэвлэгээс салж төрдөг штеп. Өнөөдрийн цочин маань бидэнтэй яг энэ талаар ярилцах болно. Тэгээ гэр бүлийн зөвлөх сэтгэл зүйч Марлаа маань ирсэн байна. Тэгээд харуус олвэ гашуу хагцлын зовлонг давж байгаа хүмүүст их хөвчлэн ажилтдаг байгаа Марлаа маань. За, сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр хагцал, уу гашуу гэж юу болох талаар бодоод үзье. Амьдралдаа эргцүүлээд үзвэл уулзах нэг өдөр байхад хагцал салах өдрийг бас хардгал ийм л одоо тойрог дотор бид амьдардаг шүү дээ. Тэгэхээр бүхэл хүн ийм тойрогт байдаг тийм үү? Дотны найзууд болоод тэгснээ холдоо салаад за бас өөр газар руу нүгээд дахин шинэ найзтай болох гэх мэт тийм. Хүн амьдралд ер нь олон хүнтэй ойртойж холдон салдаг ч гэсэн төрөлт бол ихний салалт гэж бодох бас их сони юм байна тийм. Тэгээ шин зүйлийг эхлүүлэх бүрт хуучин зүйлээ дуусгаж бас салж байдаг ахна штэ. Тэгээд нөгөөтэйгөөс нөгөө салалт ч гэсэн бас хэцүү штэ. Энэ амьдралыг эхлүүлэхийн тулд би дээжээсээ салах ч бас амаргүй салалт байдаг ахна. Төрөний төрөлтийг бодохоор тийм. Тэрэлгүй яах вэ? Тэгэхээр бид шинэ хүүхдэд тэсийн ядан хүлээдэг ч гэсэн ээжийнхээ хэвлээд одоо аюулгүй амар тайван байдлаасаа байж байгаад гарч ирж байгаа тэр хүүхдийн талаар тэр салалтын талаар огт бодож үздэггүй шүү дээ тийм ээ. Тийм шүү. Ерөөсөө яг ингэж бодож байгаагүй юм байна. Тэгээ өвхөл хаагцал шаналж гашуудах шалтгаан гэдгийг л ойлгож байна тийм. Гэхдээ ажил өөрчлөгдөх юм уу шинэ байранд нүүж орохдоо ч гэсэн сэтгэл санаа нэг л тэгээд нөгөө хямраа явчихдаг шүү. Хямарчдаг шүү дээ. Тэр нөгөө нэг хизээч хайрлагдахгүй байснаас хайрлагдаад хаягдсан дээр гэсэн нэг үг байдаг да. Нэр ер нь тийм болов? Хэлэхдээ энэ амархан л ах л та. Зүгээр хагцас салсан сэтгэлээ нөгөө хатуужуулж байгаа юм шиг санагдчихэв тийм энэ үгийг сонсохоор зарим хүмүүс хайртай дотны хүний алдахаар бас нөгөө сэтгэл санаа нь дахиж сэргээхдэггүй шархалдаг гэж бас ярьдаг тийм. Тийм болохоор зочин маань яг уу гашуу хагцал бол амьдралын чухал асуудал гэж хэлж байгаа юм болов. Яг зөв. За хагцал гашуудлын тухай ярихын тулд харилцаа гэдэг ямар чухал болохыг ярихгүй байхын аргагүй л тий. За хин нэгэн хүн нас барсан үед одоо бид нэр эмгэнэж гашуудаж байгааг нь зөвшөөрдөг. Гэхдээ бид чухал зүйлсээ дотны хүмүүсээ гэд хагцаж салах үйл явдал одоо амьдралдаа байнга л амсч яадаг тийм ээ. Бурхан биднийг хамтдаа байхаар бүтээсэн гэдэгт бол би итгэдэг. За сайн сайхныг мэдрэхэд өөрийгөө үнэлэхэд зайлшгүй хүн хүндээ хэрэгтэй байдаг. Бусдтай сайхан харилцаатай байх үедээ бид өөрсдийгөө чухал, хайрлагдсан, үн цэнтэй гэдгийг мэдэрдэг шүү дээ. За сайхан харилцаатай, дурсамжтай хүнээсээ холдож салахаар гониглож сэтгэл хөндөр болдог. Гэхдээ монголчууд тэр болгон сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлдэг болохоор холдоо хагцах үедээ аль болохоор сэтгэл хөдлөлөө нуухыг хичээдэг. За харамсалтай нь энэ нь эрүүл биш сэтгэл зүг бий болгож болцсохгүй байдаг л да. За хагцал бол өөрөө маш хүчтэй зүрх зүссэн үйл явц.
даван гарч чадхааргүй санагддаг хэдий ч бид өөрсдөө шаналх гэдэг нь байх зүйл гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол цаашид сэргэх, тайвшрах тэнхээтэй болдог. За зүрх сэтгэлд үлдсэн дурсамжууд эргээд бодогдоод бидний дотор амьдарсаар л байдаг шүү дээ. Тэгвэл уй гашуу хүн болгонд яг адилхан байдгийн болов? Үгүй ээ. Өөр өөрийнхөө рол туулна гэсэн үг. За тухайлбал маш хүнд өвчтэй хүмүүсийн тухай бүгдээрээ бодоод үзье те. За тэд эдгэрэх найдваргүй гэсэн гинтийн мэдээнд цочирдсны дараа үннийг хүлээн зөвшөөрч чадахгүй байж магадгүй. За юу ч болоогүй юм шиг дүүрсгээд бүх зүйлээ хэмээн үргэлжлүүлэх гэж бас хичээж оролддог. За тэгээд яг хүлээн зөвшөөрөх үедээ маш их ууртай болж магадгүй л те. Өвдөхөд хүргэсэн зүйлээ өөрөө хийжтэй гэж бодохоор одоо өөртөө зөрчилдөж эхэлдэг. Мөн бурхантай ч гэсэн зөрчилдөнө. За яагаад одоо заавал би гэж те ингэж бол хүмүүс айгүйх асуудаг штэ. За нөгөө талаар бурхантай болон босод хүмүүстэй наймаалцах гэж оролддог. Гэрийнхнээсээ би энийг хийвэл сайжрах болов уу? Эсвэл бурханаас таны төлөө амьдрал та намайг эдгэх үү гэх зэргээр. Баярлалаа марлаа да. Тэгээд найдвар доторх эмгтээчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид уй гашуу хагцлын талаар ярилцаж байгаа. Тэгээд бүгдээрээ депрессийн талаар илүү тодорхойлж ярив. Тэгээд студид маань нэгэнд очиж ирсэн байна. Сайн байна уу? Чимгээгчээ. За сайн уу. Нэвтрүүлгийн сонсогчдынхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр нэлээд хүнд. За бас хүн бүрийн туулаад гардаг хорвоогийн жам гэж ярьдаг штэ. Энэ чухал сэдвийн талаар бид нар ярилцахаар ирсэндээ их баяртай байна. Баярлалаа. Тэгээд депресс гашуудлын нэг хэлбэр мөн үү? Нэг талаар бол тэгж хэлж болох байхаа. Одоо ямар ч найдваргүй хүчгүй болсон үедээ хүн депресд орох нь их байдаг штэ. Үн цэнтэй бүхнээ, эрүүл мэнд хайртай хүнээ одоо өөр юу гэдгийг хүн алдсан болгоно буцаагаад авна гэдэг бол хамгийн хэцүү. За энийг одоо их харанхуй зөвхөрсөн нөхцөл байдалтай зөөрлөж болно. Хүмүүс сэтгэл санааны готролд орсон үедээ гацчихад тэгээд тэр нөхцөл байдалтай гүнзгий автах гэдэг л да. Тийм үед нь бол хүнд зайлшгүй тусламж хэрэгтэй. Бид амьдралаасаа алдсан зүйлээ хүлээн зөвшөөрч гашуудах нь байх ёстой сэтгэл зүйн хямрал. Гэсэн ч цаашаа амьдралаа сайн сайхнаар үргэлжлүүлэх сонголтыг бол заавал хийж явах ёстой. Тэгжиж бид оршин тогтно, тийм ээ. Тэгээ ер нь ямарваа шалтгаанаар хүн өхнө гэдгээ мэдсэн байгаа. Хүний шанал эсвэл нас барсан хүнийхээ араас эмгэнэж байгаа. Энэ хоёр мэдрэмж ер нь өөр үү? За зарим талаар бол өөр бах. Гэхдээ аль алинд нь эсэргүүцэл, уур, наймаалцаж тохиролцох гэсэн хандлагууд байдаг. Гэхдээ ямар ч нөхцөл байдалтай нүүр тулсан гэсэн түүнийг яаж даван туулах нь хувь хүнийхээ одоо зан чанар, нөхцөл байдал одоо тухайн хүнийхээ мөн чанараас хамаардаг байна. За миний ээж хэвтэрт их удаан байсан л да. Ээж маань муу байна да, удахгүй нэ гэж бид нар маш их ярьдаг байсан болохоор би сэтгэл зүйн хувьд бол бараг бэлтгэгдчихсэн байсан. Гэтэл дотны найз маань машины ослоор гинт нас барахад би маш их шаналж бараг л одоо бурхантай тэрсэлдэж эхэлсэн, ууралсан бурхан. Тийм юм болно гэж юусоо зүүдлээчгүй болохоор тийм амархан хүлийн зөвшөөрч чадахгүй байсан. Тэгээд энэ уу гашууны их удаан явсан. Тэр өдөр тэгээгүй бол машинтай гараагүй бол гэсэн юм нэг харуулслууд одоо толгойд их удаан эргэлцсэн л дээ. Тэгэхээр нүг хин нэгэн харуулсан шаналж байвал ер нь бид яг яаж тусалж чадах вэ? За одоо хамгийн чухал нь тэр хүн чинь ярихыг хүсч байвал тэр хүнээ маш сайн яриулах хэрэгтэй. Ерөөсөө ингээд тусгаарлагдаад дуугүй байхыг хүсч байвал янз бүрийн асууж шалгаахгүй өөрийнх нь таавар байлгах нь дээр юм болов уу гэж боддیں۔ За би нэг кейс хуваалцъя. Хөршин маш их уу гашууг туулж исэн болохоор сүнжээ гэдэг юм ихтэй орой бүр хөрштэй хань болж тайтгаруулах санаатай гэрт нь ордог байж л те. Тэгээ хөршин нь ерөөсөө юу ч ярьдгүй байшингийнхаа арын сүүдэр өвчөнд суугаад тэгэд тэрнтэй хамт од хараад суудаг байж. Зун дууссан намар сэрүү орох үед хөршин ам нээж эхэлсэн. Тэгээ хэлэхдээ за одоо би тэсэж чадах байхаа. Чамтай хамт сууж бодол санаа дурсамжуудаа цэгцэлж явлаа гэж хэлсэн байна. Тийм байна тий. Тэгээд юм ярихгүй ч гэсэн нөгөө хамтдаа сууж байхдаа нөгөө эргэн дурсаж бодол санаагаа бэлдэж байсан байх нь тий. Гэхдээ алдаж холдсон хүн юм уу тэр зүйлийнхээ талаар ярих тэр цаг мөч гэдэг бол их чухал.
Одоо ихэнхдээ бид хэн нэгэн маань нас барчвал тэр хүнийхээ тухай ингээд ярьж дурсгаа байцгадаг штэ. Тэр нь одоо марцсандаа биш. Хань жил үр хүүхдүүдийн одоо шаналгаж зовоохгүй одоо нэрийн дурсгаар энэ маань улманд зовно доо гэж бодог. А гэхдээ энэ эсэргээр яг үндэ болвол дурсаж ярьж явах тусам илүү тэр хүн сэтгэл зүйн ингээд тайвширч явж идэг. Энд нь тайвшрахад нь тус болдог гэдэг юм уу та. Заавал мэн тэр хайраас холдон явах үед мэн зүдэрч төлсөн амьдралаас мэн орхигдсон тэрибэн чулуумэд хатурсан миний зүрхэн хүрээ дахин босгож намайг хөтлөн эзэн танда би хайртай эзэн намайг сахин хамгаалж намайг дагуулна би түүний хамгаас ирхэмнэлээ Ихээсний хүүхэд мөн эзэн чамайг сахин хамгаалж чамайг дагуулна чи түүний хамгаас ирхэмнэлээ түүний хайртай Өнгөрсөн бүх юмсыг Ормор би мартагсан Өрт хийсэн бүхнээ мартан хайж Огтхонч би дурсахгүй Цүлдөр бомбиг урсгаж Зам гаргах ихэзээ Миний доктор шиньям сихих түүнийг ширтэн харах болно Эзэн чамайг сахин хамгаалж чамайг дагуулна чи түүний хамгаас ирхэмнэлээ түүний хайртай Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид хаагцал уй гашуу сэтгэл гансралын тухай ярьж байна. Хүмүүс гашууд нь шаналж байгаа нэгнийгээ одоо амьдралаа бодоо өөрийгөө өрөвтгөө болоо гэж зөндөө хэлдэг. Тэ? Гэхдээ Библи хэлэхдээ уйлах хийгээд инех цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг бий гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гашуудаж болохгүй гэсэн үг биш. Харин хэр удаан бэ? Энэ үйл явц хэр удаан бэ гэдэгт л байгаа юм л та тий. Яг зөв юмсан. Яг наадах чинь их ярихтай асуудал байгаа юм л та. Хүмүүс гашуудаж харамсгаа хурдан давж гараа гэж шаардаад байдаг. За тэгтэл хэсэгхэн хугацаанд гашуудлаа илэрхийлээд л тэгэл аяндаа тайвшрах хэрэгтэй юм шиг ханддаг л да яг өөрөө үзээгүй мэдрээгүй байгаа цагт тийм ээ. За зүрх сэтгэл тайвширч чадахгүй тэр гүн гутралд орсон үед бид яаж урдынх шиг хэвийн байдалтай орох юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Одоо хэрвээ хань минь өнгөрчгөл би хизээч хантайгаа байсан үеийн шигийг байж чадахгүй штэ. Тэгтээ би амьдран цаашаа амьдрал явна. Гэхдээ тэр үедээ би өөрчлөгдсөн байх бол. Хаагцал чинь хүнийг ерөөсөө маш ихээр өөрчилдөг штэ. Зарим хүмүүсийн хувьд гашуудаж эмгэнэх нь илүү урт удаан үйл явц байж болох уу? Тэгэлгүй яах вэ? Бид нар тэр хүнийг тайвшир гэж яаруулж чадахгүй болохгүй. Гашуудаж шаналж байх үед нь хэдий урт удаан үргэлжилсэн ч тэр хүнээ дэмжсээр л байх ёстой. Тэгээ энэ бол одоо хайр юм да тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн одоо нэг гашуудаж шаналх нь өөр байдаг, өөр үйл явцыг туулдаг байх нь шүү дээ тий.
Яг л тийм. Одоо бидний зарим нь маш чимээгүй, ганцаараа шаналл гунигаа өөртөө хадгалаад байдаг. За нэг хэсэг нь өөрсдийгөө зав чөлөөгүй ажиллаар дараад сэтгэлийнхээ тэр гунийг зовлон мэдрэхгүй байхыг, мэдрэх цаг хугацаа гаргахгүй байхыг хичээж явдаг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс бол гашуудлаа илүү удаан тээдэг гэсэн үг. Гэсэн ч өдөр тутмын ажиллаа хийж эхлэхээр одоо бид бүх зүйл уруудж байгаа юм шиг тийм мэдрэмжийг давж чаддаг байна. Эмгэнэл хагцал гонигийг бид одоо зөвхөн өөрийнхөө аргаар өөрийнхөө л оногцсон тэр цаг хугацаанд давж чадна л гэсэн үг. За найз нөхдийнх нь хувьд бол одоо түүнтэй хамт байж даван гарахын тулд юу хийх хэрэгтэй байгааг нь дэмжих нь их чухал. Анхааруулж хэлэхэд зарим хүн уй гашуу дотроо гацчих гээд байдаг штэ. За яг бүр ийм нааша цаашаа гарцгүй болцсон юм үед нь бол бид сэтгэл зүйн зөвлөхөөс тусламж авахыг одоо санал болгож болно. Хэрвээ энэ төрлийн тусламж авч чадаж гэмээр тэд нар маань цаашаа урагшилж чаднаа. Тэгэхээр чимгээгч бид нөгөө шаналл гонигийг давахын тулд урдчлан бас сэтгэл зүгээ бэлдэж дадлах хийж болт юм болоо. Уй гашууг дасгал дадлаг хийж давна гэхээр яг уу жахан хүнд сонсогдоход нэг тийм утгагүй санагдах байх л та. Гэхдээ энэ бол бас байж болох зүйл. Одоо амьдралдаа тохиолдох жижиг зүйлсээс салж хагцаж байгаа маань бол нэг талын дасгал дадлаг гэх юм уу та. Одоо дараагийн том юмд ингээд багаар жижигээр өөртөө дадлаг хийж ийна л гэсэн үг юм уу та. Тэгээ хэдий тэгсэн чинь одоо зарим хагцал салалтыг бол үнэхээр урьдчилж бэлдэж чадна гэж хэлэхэд бол энэ хэцүү шттэ бодит байдал дээр. За зарим хүмүүс хуваалцаж ярьж байгаагаасаа ч илүү бүр тийм хүнд уй гашууг дотроо тээж яадаг. Тэгэхээр хүүхдүүдийн тухайд та юу гэж бодож байна вэ? Хүүхдүүд яг гонигтай бас шаналж байгаа үед нь яаж анхаарал халамж тавих вэ хүүхдүүдэд? За хүүхдүүдийн хувьд одоо хүүхдүүдийг одоо 50 бай, одоо болсон гэж илүү ятгахаас илүү миний бодлоор хүүхдүүдэд тэр гоних зовж шаналх тэр цаг хугацаа, тэр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдний хувьд одоо жижигхэн асуудал ч гэсэн бүр том зовлон шиг санагдаж штэ. Тэр битгий уйл юундаа шаналдгийн гэж одоо загнах зэмлэх хэрэггүй. Гашуудал гуниггүй ер нь хорвоо ертөнц гэж байхгүй шүү дээ. Ер нь тийм гашуудал болгон амархан байна ч гэж юу ах тийм ээ. Тийм болохоор хүүхдүүд одоо туулах зүйлээ ингээд туулна маш их зөв тайван замаар туулж иж дараа нь нөгөө эдгэрэх тэр боломж нь илүү зүв байдаг гэх юм уу та. Чимгээгчтэй баярлалаа. Тэгээд өөрийн үнэтэй цагаа бас мэдлэг туршлага манай нэвтрүүлэгт найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань сонсогчдод дандаа зориулдагт баярлалаа. Тэгээ миний хувьд маш их зүйлийг суралцлаа. Тэгээд гэрлээ хоёулаа ярилцсанаа нэг гэргээд дүгнээ тий. Тэгээд эсэргүүцэл уур бас тохиролцоо нэрээ бас депресс бас агаад тэгээд хамгийн сүүлд нь хүлээн зөвшөөрөх гэсэн. Тэгээд сонсогч та найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн сонсож байна. Тэгээд бид зүрх сэтгэлийн уй гашуу, харамсал, хагцал, гунигийн талаар ярилцаж байгаа. Тэгээд Есүс загалмай дээр цовдлогдож нас барахад одоо ихийнхэн сэтгэл одоо ямар байсан болоо? Та өөрөө дотны хин нэгнээ алдаж байсан уу? Хайртай хүний ч юм уу те? Үр хөвгтдээ одоо цаг бусаар алдах ч юм уу? Эсвэл амьдралыг хамтдаа туулсан гэр бүлийнхаа хин нэг ч юм уу те. Тэгвэл та гашуудан эмгэнэх гэдэг ямар хүчтэй өвдөлт болохыг бас мэдж байгаа хаа. Нэгдүгээр зууны үед хуулийг зөрчсөн ноцтой хэрэгтнүүдийг загалмай дээр цовдолдог байсан юм байлээ. Тэгээд аимшигтай хүнд ял гэсэн үг л дээ энэ нь. Гар хөлийг нь модон загалмай дээр хадангуудаа дээш нь босгож зогсоогоод тэгээд амьсгалыг нь тасартал нь яг тэнд нь дарчлааж орхидог байсан. Энэ нь ялын хамгийн дээд хэмжээ гэж үздэг байсан байна нэгдүгээр зууны үед. Тэгэхээр нөө Есүс загалмай дээр яаж дарчлан зовж байсныг одоо бид одоо энэ зүйлээс бас харж болох нь тий. Тэгвэл нөө нэг ээж Мариан болон дагалдагч нарын зүрх сэтгэл бас яг ямар их шансан болоо гэж бодож байна. Тэгээд хүүдээ туслах эрх мэдэл, хүч чадал байхгүй, хайртай нэгнээ зовж чанлаж байгааг одоо хараад тусалж чадахгүй хараа зогсно гэдэг шиг одоо хэцүү зүйл байхгүй шүү дээ тий.
Тэд нар үнэхээр яг үүнд маш их зочирдсан байхаа. Тэгээд 2 хоногийн өмнө л Есүсийг загалмай дээр хадагдахыг нүдэрээ харсан. Бүр үххийг нь ч гэсэн харсан тий. Тэгээ одоо нөгөө Библийн хэсгүүдийг харах юм бол яг Есүсийн үхлийн талаар тэгээд нөгөө Ариматын Йосеф зохицыг нь даавууд ороож бүр хадан булшинд тавьж байгааг нь хүртэл харсан. Тэд нар бас Есүсийг үхсэн гэдэгт эргэлзэхээргүй нөгөө бодтой үйл явдлуудыг нүдэрээ харсан байгаа шүү дээ. Тэгсэн тий. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд амьд уулзах гэж биш нөгөө нэг үхсэн биеийг нь тослохоор хадан булш руу очдөг шүү дээ тий. Тэгээд нэг муудаж ялзарсан байгаа биеийг нь тосолж үнэрийг нь тухайд дардаг байсан байгаа юм. Тэгээд түүхийг бас үргэлжлүүлээд бас сонсъё. Петр бусдыгаа дагуулan хадан булш руу гүйлээ. Түүний урд явж байсан хүмүүс бунхан руу гүйж очоод түүнийг ороосон байсан майланган даавыг харжээ. Хойноос нь гүйж ирсэн Петр хадан булш руу ороод өнөөх майланган дааваа болон Есүсийн толгойг ороосон байсан даавыг олж үзжээ. Даав нь 2 хэсэг хулаатай байна. Ариун бичээст Есүс үхлээс амьлна гэж бичигдсэн байдгийг тэд хараахан ухаараагүй л байлаа. Тэгээд Тэнгэр элч эмэгтэйчүүдэд "Бүү цовдлогдсон Есүсийг хайж буйг чи мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь тэр хэлснээрээ тэр амьлсан. Ирэх түн түүний хөвтөж байсан газрыг үзэгтэн. Хурдан очиж шавнарт нь тэр үхсдээс амьлжээ. Харах тун тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул та нар тэнд түүнийг харах болно гэж хэл. Үзэгтэн би та нарт хэллээ гэлээ." Тэгэхээр сонсогч танд та бодоод үзээрэй нөгөө дагалдагч нарт нь яг ямар байсан болоо. Дагалдагч нар нь агуу хоосон байгааг харлаа штэ сая тий. Тэгээд үргэлжлүүлээд бүгдээрээ түүхээ сонсцгоё. Тэгээд дагалдагч нар гэрлүүгээ буцлаа. Мария хадан булшны гадна уйлан үлдэв. Мария агуй руу дахин хартал Есүсийн цогцыг тавьсан байсан газар цав цагаан хувцастай 2 тэнгэр элч байхыг харлаа. Эмэгтэй чи юунд уйлна вэ гэж асуухад Мария "Тэд эзнийг минь аваад явчихжээ. Түүнийг хаана авчиж тавьсныг мэдэхгүй байна" гэж хэлээд эргэн хартал Есүс ардан зогсож байлаа. Тэнтгийн цэцэрлэгчл гэж бодсон Мариад "Эмэгтэй чи юунд уйлна вэ? Хэнийг хайж яваа юм бэ?" гэж асуулаа. Мария "Эрхмээ та түүний биеийг аваад явчихсан юм уу? Хаан тавьснаа хэлээч. Би цогцыг нь авъя" гэж уйлжээ. Есүс Мария гэж дуутахад Мария түүний түүн рүү төхөж очиод "Багшаа" хэмээн хашгирав. Есүс түнд "Би эцэгтэй хараахан дээш очоогүй байгаа тул надад гар бүүхүр. Харин ах дүү нарт минь очиж тэдэнд би эцэгтэй буюу та нарын эцэгт, бурхандаа буюу та нарын бурханд дээш очино гэдгийг хэл гэлээ." Магдалийн Мария ирж шав нарт "Би эзнийг харлаа" гэд Есүсийг өөрт нь айлтсныг тэдэнд хэлвэ. Тэгээд дагалдагч нар нь Марид итгэсэн болоо. Үгүй баха тий. Энэ түүхийг сонсоод хүмүүс маш их гайхтیں۔ Есүс яагаад заавал хүсэн юм болоо? Есүс энэ бүх амар хэцүү, ичхүүр, зовлон дундуур нөө туулсан шалтгаан нь бидний мөнхийн амийн одоо төлөө байсан шүү дээ тий. Тэр бидний үүрэх ёстой одоо шитгэлийн төлөөсийг төлсөн. Тэгээд нэг Библиэд Есүс одоо ч амьд бөгөөд Тэнгэрт бүтээгч бурхантай хамт байгаа гэж одоо бичсэн байдаг. Тэгээд Есүс өөрөө Мариад "Би аав руугаа буцаж байна. Та нар бурхан миний эцэг" гэж одоо хэлдэг бидтэй. Хэрв бид түүнд итгэвэл энэ дэлхий дээрх одоо амьдрал маань дууссан ч бид түүнтэй хамт мөнхөд амьдрнаа гэж одоо тайвширлыг хэлсэн байгаа тий. Тэгээд зөвхөн бурхны оршуудл баяр хөөр талархал үрд байх болно гэж бас Библиэд хэлсэн байдаг. Тэгээд дуулал 16-гийн 11 дээр "Та надад амийн замыг таниулнаа. Таны оршуудл баяр хөөр дүрэн баруун мотортой нь игнэгт баяр хөөр оршдгоо" гэсэн байдаг. Та бодоод үзээрэй. Хэрвээ бид амьд бурханд хэрвээ итгэх юм бол үххээс айх хэрэггүй. Би дагуу бурхны хүчрхэг оршихуйд очих болно. Тэгэд яг энэ мэдээ гайхалтай биш гэж юу? Тэгэд Есүс амьд. Бид Есүсийн амьсны баярыг тэмдэглэж байгаа нь одоо баярлан хөөрөхний шалтгаан байгаа. Тэгэд Мария хадан булшинд байхад Тэнгэрлэгч одоо түүнд ирээд загалмайд цовдлогдсон Есүсийг чи хайж байна. Гэхдээ тэр энд байхгүй. Тэр амьсан гэж хэлдэг. Тэгээд тэр эмэгтэйчүүдэд Есүсийн үххийг ч одоо харсан шүү дээ тий. Тэр эмэгтэйчүүд хажууд нь Есүсийн үххийг харж ирсэн. Тэгээд дахин амьлахыг хэн ч бас харсан. Тэгээд итгэсэн. Түүний үхэл амьлал нь бидний хувьд сайн мэдээ юм аа. Бурхан талархаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулаад ч гэсэн бидний уй гашууд автсан амьдралыг маань шинэ амьдралаар сольж өгсөнд
бүгдээрээ хамтдаа талархъя. Тэгээд та надтай бас хамт залбираасай гэж би хүсэж байна. Бурхан минь Есүсийг бидэнд илгээсэнд баярлалаа. Бидний буруу хийсэн зүйлсийн шийтгэлийг түүгээр дамжуулан таас уучлсанд баярлалаа. Есүс өглөөс дахин амилж тэнгэрт тантай хамт байгаа болохоор танд бид бас талархлыг өргөж байна. Тэгээд зовж шаналж байгаа бид бүхний төлөө залбирч биднийг бас тайтгаруулж байгаад баярлалаа. Есүсийн нэрээр хамтдаа залбирч байна. Амен. Амен. За тэгээд үгээр өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр хэрэгэн уулзалтлаа түр баяртай. Тэгээд бидэнтэй холбогдохыг хүсвэл нэвтрүүлгийн дараа гарах хаягаар холбогдорой. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.